Сайн байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох Walmart-ын талаарх сонирхолтой баримтыг хүргэх гэж байна. Walmart нь дэлхийн 24 улсад үйл ажиллагаа явуулдаг 10,000 гаруй сүлжээ дэлгүүртэй бөгөөд нийт 2,300,000 ажилтнтай дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр юм. 2023 онд нийт $570 тэрбум борлуулалт хийж Fortune судалгааны байгууллагад гаргадаг Global 500 жагсаалтад эхний байранд оржээ. Энэ их хэмжээний борлуулалт хийхэд гарах эрсдлийг шийдэхийн тулд Walmart худалдааны зээлийн даатгалыг ашигладаг байна. Худалдааны зээлийн даатгал буюу авлагын даатгал нь худалдан авагчийн төлбөр төлөхгүй байх эрсдлийг удирддаг тул томоохон сүлжээ дэлгүүр болох Walmart санхүүгийн мөнгөн урсгалаа сайжруулах, худалдан авагчийн авлага төлөгдөхгүй байх эрсдлийг хамгаалж худалдааны зээлийн даатгалыг ашигласнаар хамгийн бага алдагдлыг түвшинг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ тасралтгүй нийлүүлэх болон зээлээр борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн хугацаа хэтрэх төлөгдөхгүй байх дээр худалдааны зээлийн даатгалыг ашигласнаар борлуулалтаа амжилттай өсгөж чадсан байна. Walmart компани худалдааны зээлийн даатгалаар даатгуулснаар олон давуу талууд бий болсон. Нэгдүгээр, эрсдлийн удирдлага сайжирсан. Худалдааны зээлийн даатгал руу төлбөр төлөхгүй байх эрсдлийг шилжүүлснээр санхүүгийн эрсдлээ илүү сайн мэдэрч чадсан. Хоёрдугаар, зээлийн менежмент сайжирсан. Walmart компани илүү олон худалдан авагчдад итгэлтэйгээр зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулалт хийх нөхцөл бүрдсэн. Гуравт, санхүүгийн доктортой байдал. Төлбөр төлөхгүйгээс болж их хэмжээний алдагдал хүлээхээс хамгаалах нь Walmart компани санхүүгийн эрүүл доктортой байдлыг хадгалахад тусалдаг. Дөрөвт, өрсөлдөх чадамж сайжирсан. Walmart компани худалдааны зээлийн даатгалд нэвтрүүлснээр харилцагч нартаа илүү сайн зээлийн нөхцөлийг санал болгох замаар өрсөлдөгч байгууллагуудаас давуу талыг бий болгож чадсан юм аа.